Улс орнуудын хөгжлийн түүхийг би их өөрөө сонирхлоор судалдаг. Жишээ нь Япон Мэйжигийн дараа гадаад ертөнцид нээлттэй болоод яаж өгдсөн юм. Хятад 70-ад оноос хойш яаж өгсөн өгдсөн, Солонгос яаж өгдсөн. Ерөөсөө л хүн байгаа байхгүй. За ерөөсөө л хүний бүтээмж боловсролыг дэвшлүүлсэн. Гэхдээ их янз янзын аргаар хийсэн байгаа. Ихэвчлэн бол ер нь одоо бас өөрснөө анхаард ач холбогдлохоос гадна гадагшаа явсан ажилч хөдөлмөрч ур чадвар боловсрол эзэмшсэн иргэдийгээ буцаж авах. Нэг одоо оюун санаа, технологи, ноу хау үүсгэх сэтгэлгээр одоо англиар бол repatriatism гэж нэрлэж байгаа юм л да. Эргэн таталт их оронч тийм хөтөлбөрөөр л ерөөсөө бүх салбараа шинжилж чадсан. Ялангуяа Сингапур байна, Солонгос байна. За яг энэ бодлого бол манайд их дутагдчих гэж хараад байгаа. Бид бол одоо ихэнх чадвартай залуучууд маань гадагш явцсан байгаа шүү дээ. Тэрийг одоо яг ялангуяа эргэж авчрах. Үндсэн одоо суур одоо үнэт зүйл нь их орон л байх хэрэгтэй. Тэгэхээр бидний энэ бодлогыг одоо өнөө маргаашгүй яаралтайгаар томоохон хэмжээний асуудал ач холбогдол үүж энэ тэнд байгаа чадвартай залуучуудаа яаж авчрах вэ гэдэг бодлого гаргахгүй. Тэдний дараагийн үед маань их орон гэдэг ойлголт өөр болчихж байгаа юм. Америк төрсэн хүүхдүүд одоо жишээ нь Монгол хэл мэдэхгүй байгаа хүүхдүүд яг их орон зүр сэтгэлд нь оршихгүй